90-ад оноос хойш Монгол улс ардчилсан нийгэмд шилжихийн явцад 30 жилийн түүхэнд бол Монголын боловсон салбарт гадны санхүүжилтаа дэмжлэгтэй маш олон төслүүд хөтөлбөрүүд одоо ингээд хэрэгжиж дууссан байгаа. Тэр хэрэгжиж дууссан энэ төслүүдийн үр дүн бол цаашид боловсрал бас тогтвортой тэр болгон ингэж хэрэгжиж амжихгүй ингээд одоо төсөл дууслаа 1-2 жилийн дараа ингээд одоо мартагддаг ийм үйл явдлууд бол бас цөөнгүй байгаамаа. За боловсрол соёлын ухааны яам ба олон улсын JICA байгууллагын хамтран хэрэгжүүлсэн одоо 2 шатны төслийн талаар та бүхэн сонссон. Тэгэхээр энэ төслийг одоо 2006-аас 2013 оны хооронд ингэж хэрэгжүүл дууссан. Тэгээ энэ төслийн үйл ажиллагааг бол одоо цаашдаа тогтвортой авч явах ийм хэрэгцээ шаардлага үүссэн. За энэ хэрэгцээ шаардлагын дагуу тухайн үедээ одоо багшийн мэргэжил дэвшлүүлэх институт тэгээд одоо бас хамтарч ажиллах төрийн бус байгууллага хэрэгтэй байсан учраас одоо тухайн төсөл дээр ажиллаж байсан одоо хүмүүс, судлаачид, эрдэмтэд ингээд бүгдээрээ нийлээд Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг гэсэн ашигын бус төрийн бус байгууллагыг ингээд 13 онд үүсгэн байгуулсан байгаа юм. За төслийн үед хэрэгжижсэн сургууль судалгаа одоо ямар үйл ажиллагаа хэрэгжижсэн тэр бүхий л үйл ажиллагааг бол бид нар аль болох одоо цогцоор нь энэ төслийн дараа бол Монголынхаа боловсролын хөрсөнд нутагшуулна одоо түгээн дэлгэрүүлэх юм одоо чигийг барьж ажилласан. За ингээд одоо 13 оноос байгуулагдсан энэ үйл ажиллагаа яваад одоо өнөөдөр бол Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг манд 10 насыг наслаад энэ 10 жилийн хугацаанд бол манай судлаачид мэргэжлийн эксперт зөвлөхүүд бас баггүй ажлыг бол амжуулж ингэж ирсэн байдаг. За манай нийгэмлэгийн гол одоо эрхэм зорилго бол юу вэ гэхээр суралцагчдын одоо суралцахыг дэмжсэн буюу одоо сурагч төвтэй суралцахыг одоо Монголын боловсролд хичээл сургууль нэвтрүүлэх. Тэгээд одоо 21-р зууны одоо багшийн хөгжлийн гол чиглэл болж байгаа сургууль ажлын байран дээр багш нар хамтран мэргэжлээ дэвшлүүлэх энэ үйл ажиллагааг одоо эрчимжүүлэх бий болгох бүтээх энэ зорилгоор бол манай нийгэмлэг голлож ийм зорилгын дор ажилладаг. За нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд бол бас судалгааны ажил явагдаж байна. Төрөл бүрийн сургалтуудыг одоо бид нар бас хийж байна. Тухайлах юм бол бид нар захиалгал сургалт, мониторинг, хилцүүлэг сургалт, төрөлжсөн сургалт, одоо Японд дох сургалт, модулт сургалт гэх мэт олон төрлийн сургалтыг бол одоо сургууль багш нарынхаа захиалгаар одоо ингэж хэрэгжүүлж ирсэн байгаа юм. За дараа нь бид нар юу хийж гэнэ гэхээр төрөл бүрийн одоо судалгаа сургалтаасаа гадна бас сурталчлах, таниулах, одоо малс сегмент гэсэн вебсайт ажилуулах, сонин гаргах тодорхой хугацаагаар видео, ном, гарын авлага одоо хэвлүүлэх зэрэг одоо сурталчлах материалуудыг бас өөрсдийнхөө одоо боломжит толгуурлал нь ингэж гаргаж ингэж бэлдэж ирсэн юм байна. За мэдээж 10 жилийн хугацаанд энэ ажлуудыг хийж явж байхад бол боловсрол соёлын ухааны яам одоо боловсролын толгой байгууллагууд өнөөдөр багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв одоо бол боловсролын ерөнхий газар бол хамтран ажилдаг энэ байгууллагууд бол бас бидний ажлыг дэмжиж ирсэнд нь бас энэ өдөр та бүхэнд бас талархлаа илэрхийлье гэж бодож байна. Нөгөө талаас бол бидний үйл ажиллагаа бол сургууль багш нар дээр явдаг учраас сургууль багш нарын одоо дэмжлэгтэйгээр бол манай үйл ажиллагаа бас явагдаж байдаг. Тийм учраас өнөөдөр Монголын боловсролын ажиллаж байгаа сургуулиуд түүний удирдлага сургууль багш нартаа бас баярлсан талархлаа илэрхийлье гэж бодож байна. За тэгээд энэ 10 жилийн хугацаанд явж байгаа үйл ажиллагаа маань мэдээж бэрхшээл сорилт бас тулгамдсан асуудлууд байгаа. Бүх юм одоо сайн сайхан явчаагүй. Тэгэхээр энэ бэрхшээлтэй одоо талуудыг даван туулахад бол та бүгдийн дэмжлэг тэгээ манай одоо нийгэмлэгийн маань үндсэн одоо ажиллах хүчин болж байгаа өмнөх төслийн одоо баг шинээр одоо орж ирж байгаа залуучууд бусад одоо шинээр бий болж байгаа хичээлийн судалгааны эксперт зөвлөх үндэсний сургууч багш нар маань бас олон ажлыг ингэж нуруундаа өөрч явдаг. Тэгэхээр энэ хүмүүстээ бас дахин талархал илэрхийлье гэж бодож байна. За Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь сургууль судалгаа комитет ингээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За түүний нэг үндсэн чиглэл нь бол судалгааны хэсэг байдаг. За судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн гол зорилго бол энэ Монгол улсын хэмжээнд одоо сайн хичээлүүд буюу энэ хичээлийн ээлжид хичээлээр явж байгаа энэ багш нарын арга зүй энэ туршлагыг одоо түгээн дэлгэрүүлэх ийм зорилготой. За тэр үүний нэг гол үндсэн үйл ажиллагаа бол 2013 онд одоо анх JICA санхүүжилж JICA-ийн төслөөс одоо зохион байгуулж хичээл энэ судалгааны онл практикийн баг хурлыг эхлүүлсэн байдаг. За үүнийг 2014 оноос хойш бол Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг одоо багшийн мэргэжил дэвшлэгийн институттэй хамтран одоо жил болгон тасралтгүй зохион байгуулж ирсэн. За энэ жил бол одоо 8 дахь удаагийнхаа хурлыг хийх гэж байгаа. Тэгэхээр энэ хурлын гол зорилго бол
энэ ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг, за ихтэй сургуулийн багш нарын энэ одоо шилдэг туршлага, арга зүй, ээлжид хичээлийн одоо сайн жишээнүүдийг бусдад түгээн дэлгэрүүлэх ийм гол үндсэн чиг үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ хуралд энэ 8 дахь 7 удаагийн энэ хурал дээр бол нийтдээ 400 гаруй ихтгэл хэлцэгдсэн юм байдаг. За энэ жил бол мөн одоо 60 орчим ихтгэл хэлцүүлэхэд ингээд бэлэн болоод байж байна. За мөн одоо энэ судалгааны чиглэлээр хийж байгаа нэг гол зүйл бол энэ судлаачдын одоо бүтээл, судлаачдын одоо судалгааны энэ үр дүнг олон улсад хэлэлцүүлэх. За мөн одоо энэ Монголд явж байгаа хичээлийн судалгааны үр дүнгуудыг дэлхийд одоо танилцуулах ийм зорилготой. Дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэгс жил болгон зохион байгуулдаг УАС-ын хурлуудад бол 2012 оноос эхлээд Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль болон мөн одоо сүүлийн жилүүд бол ерөнхий боловсролын сургуулийн багш нар ч гэсэн оролцож ирсэн. Тэгэхээр 2012 оноос эхлээд жил болгон одоо тасралтгүйгээр Монгол улсаас бол дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэгт одоо хорлууд, илтгэлүүд, өгүүллүүдийг бол илгээж тэнд илтгэл тавьсан ийм одоо туршлага хөндлөгдсөн байна. Хичээлийн судалгааны нийгэмлэгийн одоо үүсгэн байгуулагчид болон гол одоо үндсэн гишүүд донд бол ихтэй сургуулийн багш нар бас судлаачид байдаг. Тэгэхээр энэ утгаараа Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль дээр бол хичээлийн судалгаа одоо энэ судалгааны боловсрол судлалын одоо судалгааны нэгэн чиглэл болж ингэж хөгжиж байгаа. Тэгэхээр энэ үүднээсээ бакалаврын болон магистр, докторийн одоо сургалтуудад тодорхой курс хичээлүүдийг оруулах. За мөн одоо энэ чиглэлээр бакалавр, магистр, докторийн ажлуудыг удирдах, хамгаалуулах ийм одоо үндсэн судалгааны чиглэл болон хөгжсөн байна. Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг байгуулагдсны 10 жилийн ог ЖАИК олон улсын байгууллага болон боловсролын ерөнхий газар хамтран тэмдэглэж байна. Төслийн дараах доктортой үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн авч явах зорилгоор төрийн бас байгууллага байгуулагдаад төрийн байгууллагуудаа хамтран үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь олон улсад үнэлэгдэхүйц сайн туршлага байна гэж ЖАИК олон улсын байгууллагаас үнэллээ. Төсөл маань өөрөө анханасаа бүтэц загварын хувьд за цааш нь үргэлжлүүлээд авч явахтаа ч гэсэн одоо дараах 3 онцлогтой байсан. За нэгдүгээр төсөл маань болохоор багш нар өөрсдөө туршаад өөрсдийнхөө ойлгож мэдсэн зүйлийг бусдад түгээн дэлгэрүүлэх буюу хэлж ярьдаг биш хийдэг төсөл гэж нэрлэгддэг төсөл байсан. За хоёрдугаар хамтын ажиллагааг бас маш их дэмждэг. Тэгээ Япон болон Монголын багш нар хамтарч ажиллахаас гадна ихтэй сургуулиудын багш нар ерөнхий боловсролын багш нарт сургуулийн багш нартайгаа хамтарч ажилладаг. Түүгээр бол үл барам сургуулийн удирдлагууд маань багш нартайгаа нийлээд мэргэжлийн баг үсгээд хамтарч ажилладаг буюу энэ бүхэлдээ хамтын үйл ажиллагаан дээр суурилсан ийм үйл ажиллагаа байсан. За 3 дугаар онцлог бол энэ тогтолцооны шин чанартай. Эхлээд бол ингээ багш нар өөрсдөө хичээлийн судалгаа хийдэг гэсэн бол цаашдаа түгээн дэлгэрүүлэх буюу үндэсний хэмжээнд тогтолцооны хувьд нь арга зүй түгээн дэлгэрүүлэх ийм шинжтэй төсөл байсан. За 2 удаагийн үе шаттай төсөл маань 6 жил болсны дараа 2016-аас 19 онд мэргэжлийн байгууллагуудыг чадваржуулах, хүүхэд төвтэй сургалтын арга зүйг дэмжих, мэргэжлийн байгууллагуудыг чадваржуулах гэсэн энэ төсөл маань үргэлжилсэн. За өөрөөр хэлбэл бол бид нэр 3 жилийн хугацаанд нийтдээ 9 жилийн хугацаанд 3 төсөл хэрэгжүүлжээ. Энэ төсөл маань өөрөө багш, сургууль, үндэсний хэмжээнд гэсэн тогтолцооны шин чанартай байсан учраас төрийн бас байгуулагдаад үйл ажиллагааг тогтвортой авч явахад хамтын ажиллагаанд суурилсан маш сайн загвар байсан гэж бодож байна. За сургалтын чиглэлээр бас 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт нь захиалагч сургалтын үйл ажиллагаад өнгөрсөн хугацаанд бид нар 3168 багшид хичээлийн судалгаа, сургуулийн менежментийн чиглэлээр сургалт зохион байгуулсан байна. За сүүлийн 2 жилд бол модуль сургалт зохион байгуулсан, модуль сургалт зарлагдсантай холбоотой хичээлийн судалгааны чиглэлээр 20,000 гаруй багшид модуль сургалт зохион байгуулагдчихэ. Мөн хосолсон сургалтыг зохион байгуулсан буюу нийтдээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нэр 6,000 гаруй багш нарт сургалт зохион байгуулсан байна. 2013 оноос хойш бид нэр жил болгон Японд туршлага судлах ажил зохион байгуулсан. За энэ жил бид нэр 12 дахь удаага нийтдээ 192 багшид туршлага судлах ажил зохион байгуулжээ. За эхний удаад нэг сургууль буюу байгууллагаас 1-2 хүн авдаг байсан бол одоо сүүлийн үед тухайн сургуулиас 5-аас 10 хүн хүртэл энэ туршлага судлах ажиллагаанд оролцож байгаа нь буцаж ирээд өөрийнхөө байгууллагад хичээлийн судалгааг хэрэгжүүлэх буюу Японоос сурч мэдсэн зүйлийг хэрэгжүүлэх төхөмтэй үйл ажиллагаа болж байна. За нийгэмлэг маань
одоо алдаа оноогоо дүгнэж цаашид одоо юу хийх талаараа дүнсэн, эргэцүүлсэн, бодсон одоо юм уу ирж байна. За өнгөрсөн 10 жилийн эргээд харахад бид нэр эхний 5 жилд бол нэлийн эрч хүчтэй ажиллаж ижээ. Төсөл дуусантай холбоотой мэргэжлийн байгууллагын тухайн багшийн мэргэжлийн эрчүүдийн институттай хамтран үндэсний сургалтанд нь хичээлийн судалгааг хэрэгжүүлэхээс гадна захиалга сургалтуудыг зохион байгуулж нэлийн их эрч хүчтэй ажиллаж байсан бол дэлхийн нийтийг хамаарсан цар тахал ковид болсонтой холбоотой сүүлийн 5 жилд бол үйл ажиллагаа маань тасалдаж зогсон байдалд ороод уналтанд орсон байна. За энэ маань бол ер нь бол дэлхийн нийтээрээ Монголын хэмжээнд боловсролын байгууллагууд бас нэлээд хүнд байдалд орсон. За сурагчид маань сурах сонирхолгүй болсон. Багш нар маань маш их ачаалттай ажиллаж ядарч байсан. Тэгээд 22 онд хийсэн хичээл ажиглалт хийж мониторинг хийж явах хавцад багш нар маань ихэвчлэн одоо багш төвтэй арга зүйрүүгээ буцах хандлагатай байна. Тэгэхээр бид нар бол энэ дээр эргэж одоо бодолцож, эргэж харж хичээлийн судалгааг дахин сэргээх одоо шинэ үе заашгүй ирэх болсон байна гэж үзэж байгаа. За хамгийн гол чухал зүйл юу юм бэ гэхээр багш нар маань өөрсдөө энэ асуудлаас яаж гарах вэ гэдэг шийдлээ хаагаад багш нар хамтдаа энэ хүүхдийн хөгжлийг дэмжсэн зорилго нэгтэй үйл ажиллагааг хичээлийн судалгаагаар дамжуулж хийх юм байна гэсэн шийдэлд хүрсэн явдал одоо манай нийгэмлэгийн зүгт маш их урам зориг өгч байна. Тэгэхээр бид нэр цаашдынхаа 10 жилд цахимд суурилсан, за хүүхдрүүгээ чиглэсэн, за хамтын ажиллагаатай нэг зорилготойгоор бүгдээрээ хамтарч ажиллах юм шинэ эрен үе эхэлж байна, шинэ сэргэлтэн үе эхэлж байна гэж үзэж байна. За та бүхэндээ хичээлийн судалгааг түгээн дэлгэрүүлсэнд өндөр амжилт хүсье өрөөё.